За одоо энгийн 5W30 гэсэн тостой 3 тухайтай хөдөлгүүр хэрхэн ажиллаж байгааг туршиж үзцгээе. За ийм хэмжээний илэгдэлд орсон байна. За одоо дараагийн туршилт маань 530-тай энгийн тостой феномен хийгээд туршаад үзье. Талын илэгдэл бол маш бага явагдсан байна. За одоо тэгвэл дахиад нэг сонирхолтой туршилтыг хэдүүлээ хий. Таны машин хэрвээ хөдөлгүүртэй тос хийсэн, мөн феном хийсэн. Гэхдээ ямар нэгэн болцсошгүй эрсдлээс болоод таны хөдөлгүүр тосгүй болсон байлаа гэж үзэхэд илэгдэл ямар байхыг одоо харцгаая. За хөдөлгүүр ямар ч тосгүй 3 тухайтай ажиллахад хэрхэн илэгдэл орсон байгааг одоо бүгдээрээ харцгаая. За илэгдэл огт нэмэгдээгүй байгааг та бүхэн харж байна.